Хош ч юм уу? Баригдахгүй ах чи яасан? Одоо хоёлоо жинхэнэ тооцоотой мэдөө. Яаж байгаа юм бэ ихчээ та? Хүн найз залуудаа хаягдчаад явж байхад чи. Оо яана. Үши. Оо яна уучлаарай. Хөө андуурсан юм шиг байна. Уучлаарай. Өвдөж штэ ихчээ энэ чи. Ихчээ? Ихчээ. Яна уучлаарай. Их чин чамаас дүү баха. Өөрөө жоохон бүдүүлгүйгүй юу? Шууд ихчээ мэгчээгээд үеийн хүнээ. Тийм үү? Sorry. So sorry заяа. Йой. Тийм билүү. Манай найз залуу намайг Instagram-ийн гоё охин биш болохоор хайчлаа. Бурхан та намайг Instagram-ийн гоё охин болгоод төрүүлчихгүй яасан? Ямар өөдгүй. За тайвшир. Хоёлоо яг нэг тэрэгний хоёр дугуй юм бэ. Би бас найзлуудаа хаягдсан байхгүй юу? Нэг мө балер шулмшиг хүүхэн бит хоёрын дундуур орсон байхгүй юу? Гэхдээ ер нь нэг юм 90 имийн дундуур ордог нэг юм балер хорт могоонод байдаг те. Яг тийм биз? Яг тийм байна. Надад 50 сая төгрөг хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол би Instagram-ийн гоё охин болоод найз залуугаа эргүүлж авч чадна. Тийм байна. 50 сая төгрөг. Тэр Instagram-д чи нэг тийм гоё муухай охин гэж байдаг юм байна те. Тэгж ангилдаг юм уу? Байлгүй яат юм бэ? Instagram-ийн гоё охин болохын тулд үндсэн 5 тип байдаг. За би чамд хэлээд өгье. Номер 1. Ялаа гулгаж тогломоор гүлээсв талгаар харсан. Номер 2. Игэмний яснаас нь вайн шинж уумаар турхай байх. Номер 3. Хорвоогийн бүх тренд хувцсыг өөртөө наах. Номер 4. Фото girl. Хотын бүх тансаг газараар очиж зураг дараалах. Номер 5. Энэ бол хамгийн чухал хэсэг. 99 хэрхэг улаан сарнаа худалдаж авах. Тэгээд заавал салалтаас болоод өөрийгөө хөөрхөн болгоод Instagram-ын гоё охин болж найз залуудад таалагдчихснаас өөрийнхөө төлөө зүгээр хөөрхөн болцсон нь хамаагүй амар юм шүү. Тийм байна. Би Instagram-ыг хөөрхөн охин болохын тулд өөрийгөө хайрлах юм байна. Тэгээд Instagram-ыг хөөрхөн охин болоод найз залуугаа эргүүлээд авчихна. Яг тийм байна. Үгүй чи буруугаар ойлгоод байгаа юм. Instagram-ын хөөрхөн охин болохын тулд биш. Өөртөө хөөрхөн охин болохын тулд хөөрхөн болж байгаа байхгүй юу? Тэглэж чи ярих юмгүй л хөөрхөн охин байна миний хувьд л. Instagram-ын гоё охин. Би харин нэг балиар шулан шиг хорт могоог барьж авбал яг болох гэдэг байхгүй юу? Ер нь найз залуу чинь чамайг хуурсан болохоос тэр охин чамайг хуураагүй үстэй. Яагаад? Манай найз залуугийн толгойг нь эргүүлсэн шүү дээ. Гэхдээ яг хөө тийм л дээ. Гэтэ чи ер нь тэр охинтой уулзаж үзсэн юм уу? Үгүй, царайг нь харж ирсэн юм уу? Хальт малтл. Яг чам шиг ийм урт хар устай охин байдаг байхгүй юу? Ер нь л штэ. Асуудал чамд ч биш, тэр охинд ч биш. Чиний хортой найз залууд ч л байна. Эргүүлэгдэх сонголтыг тэр найз залуу ч хийж байгаа штэ. Хамгийн гол асуудал нь чиний найз залууд ч л байна. Бас нэрээ тийм ч юм уу? Ямар муухай юм бэ те? Намайг биш. Өөр охиныг сонгосон юм те? Ямар зөвүүн байна. Сонголт нь гол нь найз залууч л хийсэн. За ойлголоо. Ер нь надад ч биш, тэр охинд ч биш. Өөр охин дагаж авсан манай найз залууд л буруу байгаа юм байна, тийм ээ? Тэгвэл тэр муу хортой найз залууга болгож өгдөг хэрэгээ. Хортой могоод хазуулвал чийл гимтэн штэ найзаа. Буруу үнтэйгээ үерхэд байсныг чамаас л ойлголоо. Танара
Төлөвлөгөө амжилттай. Одоо энэ 30 эмчний араас гүйхгүй. Харин бүр мөсөн салгачлаа. Хосон амлал хүсэж би зовоохгүй харуулах бизээ хоож би цаг хугацаа хийсэн хилээгүй бүгдийг нь яг үнэн чи